7 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагт халдвар төвчин судлалын үндэсний төвд ирж тусгаарлагдан 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр лабораториор бол энэ онш улаан бурхан өвчин байна гэдг нь бол батлагдсан байгаа. За уг тохиолдол нь бол 47 настай эрэгтэй хүн 2024 оны 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд Америкийн нэгдсэн улс болон Алмата хотод байсан. За мөн 7 дугаар сарын 17-нд Сан Франциско, Стамбул, Алмата чиглэлд ниссэн. За мөн 7 дугаар сарын 20-ны өдөр Хүннү айр агаарын тээврийн хэрэгслээр онгоцоор Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн ийм иргэн байгаа. За эрүүл мэндийн яам халдвар төвчин судлалын үндэсний төвөөс энэ тохиолдол дээр эрсдлийн үнэлгээг холбогдох байгууллагуудтай хамтарч хийсэн. За эрсдлийн үнэлгээг энэ улаан бурхан өвчин Монгол улсад тархах эрсдэл хэр байна гэдэг чиглэлээр бол үнэлсэн. Эрсдлийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй идэвхжлийн 1-р зэрэг шилжиж байна гэсэн ийм үнэлгээ гарсан учраас эрсдлийн төвшөнд тохирсон хариу арга хэмжээний хүрээнд халдвар төвчин судлалын үндэсний төв дээр тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжлийн горимж шилжиж тохиолдлын удирдлагын бүтцээр ажиллаж байна. За тохиолдлын удирдлагын тогтолцооны хүрээнд үнэлгээ хариу арга хэмжээнүүдийг болвол тухай бүр шийдвэрлэж ажиллаж байгаа. За батлагдсан тохиолдлын голомтыг тодорхойлох, нэмэлтээр тодорхойлж улаан бурхан өвчний эсрэг голомтын дархлаажуулалтуудыг эхлүүлсэн танил судалгаа бол үргэлжлэн хийж байгаа ийм мэдээтэй байна. Тэгээд нарийн мэдээллүүдийг манай халдвар төвчин судлалын үндэсний төвөөс та бүхэнд мэдээлэл өгнө. За өнөөдрийн хэвлэлийн хуралд халдвар төвчин судлалын үндэсний төвийн эрхээ захирал байгалмаа. За дархлаажуулалтын албаны дарга Дашбагн нар оролцож байгаа. Тэгээ та бүхэнд мэдээлэл өгсөний дараа асууж тодруулах зүйл байвал манай хэвлэл мэдээллийнхэн асууж болно. Хамгийн гол нь бид бас энэ улаан бурхан өвчин өөрөө халдварын зэрэг өндөртэй ийм өвчин учраас иргэд олон нийт маань бас хувийн хэмжээндээ болон за эрүүл мэндийн байгууллагууд ард иргэд маань бас хэрхэн сэрэмжлэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгөхөөр өнөөдөр та бүхнийг дуудсан байгаамаа. За ингээд халдвар төвчин судлалын үндэсний төв эрхээ захирал байгалмааг урьж байна. Тэгээд энэ талаар мэдээллийг дэлгэрэнгүй өгнө. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Монгол улсын иргэн гэхдээ Монгол улсад амьдардаггүй, Казахстан улсад амьдардаг одоо ийм иргэн одоо Монгол улсад ирснээс хойш улаан бурхан өвчний шинж тэмдэг илрээд за шинж тэмдгийн дагуу халдвар төвчин судлалын үндэсний төв дээр очоод с 'жигтэй гэсэн оншоор одоо тусгаарлагдсан за онцлогоо эмчилгээг бол хийлгсэн. За түрүүний хэлсэнчлэн 7 сарын 31-ний 15 цаг 20 минутад бол шинжилгээгээр бол улаан бурхан өвчин мөн болох нь бол батлагдсан. За үүний дагуу одоо манай халдвар төвчин судлалын үндэсний төв эрүүл мэндийн яам бол тодорхой бас хариу арга хэмжээг бол авч хэрэгжүүлж байна. За хамгийн чухал хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол бид эрсдлийн үнэлгээг хийх байдаг. Тэгэхээр энэ эрсдлийн үнэлгээг бол бид эрүүл мэндийн яам, халдвар төвчин судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч мэрэгжилтнүүд, за Гаалийн ерөнхий газрын 20 цэрийн газрын мэрэгжилтнүүдийн хамтарсан одоо ийм эрсдлийн үнэлгээг бол хийсэн. За эрсдлийн үнэлгээгээр бол Монгол улсад улаан бурхан өвчин зөөвөрлөгдсөн энэ батлагдсан тохиолдолтой холбоотой одоо хүн амын дунд тархах эрсдэл ямар байна вэ гэдэг асуултанд бол хариулахаар эрсдлийн үнэлгээ хийгээд эрсдлийн үнэлгээний дүн бол дунд эрсдэлтэй гэсэн ийм одоо дүгнэлт бол гарсан байгаа. Тэгэхээр дунд эрсдэлтэй үед бол одоо шадар сайдын 28 тоо тушаалын дагуу мөн түнчлэн эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу тодорхой бас одоо арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Үүний нэг нь бол тохиолдлын удирдлагын тогтолцоог бол одоо идэвхжүүлэх ёстой. Тэгээд халдвар төвчин судлалын үндэсний төв дээр бол бид тохиолдлын удирдлагын тогтолцоогоо идэвхжүүлээд тухайн үйл явдал маань дархлаажуулалттай халдварт өвчин байгаа учраас дархлаажуулалтын албаны дарга бол манай энэ тохиолдлын удирдлагын тогтолцооны менежерээр бол ажиллаж байна. За үүнээс гадна бол бид тухайн хүн одоо энэ
улаанбархуу өвчин бол туйлын халдвартай өвчин гэдэг зэрэг ангилалд хамаардаг. Өөрөөр хэлбэл одоо тухайн хүнтэй одоо ойр байсан бүхэл хүмүүс хэрвээ одоо вакцингүй эсвэл улаанбархан өвчнөөр өвчлөөгүй тохиолдолд бол халдвар авах эрсдэлтэй байна гэсэн үг. Энэ утгаараа бол бид нар бүх одоо ойрын болон одоо тухайн хүнд одоо халдвартай байх хугацаанд нь одоо хавьталд орсон бүхэл хүмүүсийг илрүүлэх арга хэмжээг бол яаралтай авч хэрэгжүүлээд за өнөөдөр одоогийн байдлаар бол бид нар яг ойрын одоо хавьтал болсон 52 иргэнийг бол бас илрүүлсэн. За мөн түүнчлэн одоо эдгээр хүмүүсийн хавьтал гэх мэтлэнгээр нийт 100 гаруй хүнийг бол одоо тодорхойлоод эдгээр 100 гаруй хүнийг одоо халдвараас сэргийлэх үүднээс улаанбархуу өвчний вакцинаар бол дархлаажуулах ажлыг зохион байгуулсан байна. За одоо бид бол энэ хавьтал судлалын үйл ажиллагаа бол үргэлжлэн явагдаж байгаа. Мөн одоо ойрын хугацаанд дахин одоо илэрч байгаа бүхэл тохиолдлуудыг бол аль болох бид нар 72 цагийн дотроо одоо хавьтал болсноос хойш вакцинжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой байдаг. Тэгэхээр энэ дагуу үйл ажиллагааг бол бид нар хэрэгжүүлж байна. За ерөнхийдөө улаанбархан өвчний одоо олон улсын нөхцөл байдлын мэдээллийг бас та бүхэндээ хүргэе. Энэ улаанбархан өвчний хувьд бол яг ковидын одоо цар тахлын дараагаар бол дахин сэргэж байгаа энэ одоо халдварт өвчин болж байна. За одоо 2023 оны байдлаар бол 173 улс оронд нийтдээ 330 мянга гаруй одоо батлагдсан тохиолдол бол бүртгэгдсэн. За 2027 оны одоо эхний 7 сарын байдлаар 178 оронд 341 мянган ийм с жигтэй тохиолдол бүртгэгдснээс 200 гаруй мянган тохиолдол нь бол одоо улаанбархуу өвчний өвчин бол батлагдсан байгаа. За тэгээд яг одоогийн одоо эхний 7 сарын байдлаар одоо дэлхийн нийтдээ халдварын тохиолдол өндөр байгаа улс орнуудын хувьд бол Азербайжан, Кыргызстан, Казахстан, Йемен, Ирак, Румын, Экваторын Гвиней, Босни Герцеговин, Буркина Фасо, Армен зэрэг энэ улс орнуудад бол улаанбархны өвчлөл хамгийн өндөр байгаа. За энэ утгаараа бол хэрвээ та бүхэн эдгээр улс оронд зорчих гэж байгаа бол зорчихоос өмнө 14 хоногийн өмнө улаанбархны вакциныг бол заавал хийлгээч гэж зөвлөё. За ер нь бол өөрөө хэрвээ улаанбархнаар одоо вакцин хийлгсэн бол одоо шаардлагагүй. За хэрвээ одоо вакцин хийлгэснээ мэдэхгүй эсвэл улаанбархны халдвар авч өвчлснөө мэдэхгүй байгаа тохиолдолд бол эдгээр улс оронд зорчих гэж байгаа тохиолдолд заавал одоо улаанбархны вакциныг бол хийлгэх хэрэгтэй. За улаанбархны вакциныг бол халдвар төвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд очиж хийлгэж болно. Мөн түүнчлэн улсын хэмжээнд одоо бүхий л одоо эрүүл мэндийн байгууллага өрхийн эмнэлгүүд хамгийн ойр харьяаныхаа өрхийн эмнэлэг дээр очиод хийлгэх юм бол боломжтой байгаа шүү гэдгийг та бүхэнд бас хэлье. За ингээд одоо цаашдаа бол ард иргэдийн анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгааг та бүхэнд бас хэлье. За товлын одоо хэдийгээр манай улаанбарханы вакцин бол ер нь одоо товлын вакцин байдаг. За бид нар бол 9 сартай 2 настайд нь хүүхдүүдээ одоо товлын вакцины дагуу улаанбарханы эсрэг одоо дархлаажуулалтыг бол хийдэг. Гэхдээ хэрвээ та 9 сартай хүүхэдтэй 2 настай хүүхэдтэй байх юм бол одоо улаанбарханы вакцина хийлгэсэн үгүй юу гэдгийг нэг шалгаад үзээд хэрвээ хийлгээгүй байх юм бол хамгийн ойрынхоо эрүүл мэндийн байгууллага өрхийн эмнэлэг дээр очиод энэ вакциныг яаралтай хийлгээч гэж та бүхэндээ зөвлөе. За ер нь бол өнгөрсөн жил олон улстай улаанбархны одоо ийм дэгдэлтүүд гараад өвчлөлүүд нэмэгдэж байгаатай холбоотой эрүүл мэндийн яамнаас бол тодорхой бас арга хэмжээнүүд авч хэрэгжүүлээд улаанбархны нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааг бол өнгөрсөн жил бид нар 8 сартаагаас 10 настай хүүхдүүдэд бол нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаа хийгээд 300 гаруй мянган хүүхдэд бол вакцинжуулсан байгаа. Гэсэн хэдий ч гэсэн та бүхэн одоо товлынхаа дархлаажуулалтаас хоцорсон, санамсаргүйгээр хоцорсон эсвэл одоо 2 дахь тунгаа аваагүй юм хүүхдүүдтэй байх юм бол маш яаралтай эрүүл мэндийн байгууллага дээр очиж одоо вакцина хийлгээрэй гэдгийг та бүхэндээ хэлье. За дээрэс нь одоо нэгэнт энэ улаанбархуу өвчин бол одоо амьсгалын замаар дамждаг халдварт өвчин байгаа. Тэгээд туйлын халдвартай өвчин. Тийм учраас одоо олон нийтийн газар хэрвээ одоо ялангуяа одоо олон хүн зорчдог. Яг л одоо ковидын халдвараас бид нар яг яаж урьдчилан сэргийлж яасан тэрнтэй адилхан одоо урьдчилан сэргийлэх аргуудыг бол хэрэглэх хэрэгтэй. Гараа угаах ёстой. За дээрэс нь олон нийтийн газраар одоо үйлчлүүлж байгаа тохиолдолд амны хаалтаа бас заавал зүгэч гэж хэлж байгаамаа. За мэдээч хэрэг та бүхнийг ингээ айлгах гээгүй. Мэдээч хэрэг энэ бол зөөвөрлөгдсөн тохиолдол Монгол улсад байсан амьдарч исэн хүн бол биш байна. Халдварыг бол тэр гадаадд зорчиж явахдаа авсан байх боломжтой гэдгийг танил судалгаагаар бол одоо нууцын хугацаагаар бид нэр одоо бас судалж байна. Гисэн хэдий ч гэсэн энэ хүн маань бас Монгол улсад бол 7 сарын 20-нд одоо ирсэн байгаа. Тэгээ 20-оос хойш бол бас тодорхой
ойр орчныхоо найз нөхөд одоо хүмүүстэйгээ уулзаж учрах гадуур дотор бас явсан ийм зам мөр байгаа. За тэгэхээр тэр утгаараа бол бас тодорхой хэмжээгээр бид нэр өрчин сэргийлэх бүхий л одоо аргуудыг авах ёстой гэдэг үднээс та бүхэндээ энэ сануулгыг бол хэлж байгаа юм шүү. Тэгээд нийт ард иргэдтэй дахин одоо олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүгээд аль болох амны хаалтаа зүү олон ялангуяа дотор орчинд за дээрээс нь одоо гарын ариун цэврийг сахих гараа угаах арга хэмжээг авах хэрэгтэй. Тэгээ хүүхдүүдийнхээ вакцинжуултыг дахин шалгаад яаралтай вакцинд хамруулаарай гэдгийг дахин хэлье. За баярлалаа. За байгалмаа захиралд баярлалаа. Тэгээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслээ сурвалжлагч маань одоо дээрх нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл тодруулах асуултаа байвал асууж болно. За баяр наадмын өдрүүдээр бол эрүүл мэндийн байгууллагууд тусгай одоо жижүүрийн хуваарийн дагуу бол ажилладаг. Тэгэхээр бүх эрүүл мэндийн байгууллагууд хуваар гаргаад тухайн одоо өдрүүдээр бол яаралтай тусламж хариу оромж авах бүх нөхцөл болцоогоо бүрдүүлж ажилласан байгаа. За халдвар төвчин судлалын үндэсний төвийн хувьд мөн ялгаагүй одоо хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу ажилласан. За гидсний халдвар төвчний нөхцөл байдал бол энэ зуны хувьд ер нь бол одоо удирдлагын хувьд зуныхаа удирдал гидсний халдвар төвчин дэгддэг, нэмэгддэг ийм одоо удирдлагтай байдаг. За тэгэхээр тэр дагуу бол тодорхой хэмжээгээр гидсний халдвар төвчний тохиолдлууд бол нэмэгдсэн. Гэхдээ маш томоохон одоо ийм одоо олныг хамарсан дэгдэлт маягийн ийм тохиолдлууд бол харьцангуй бүртгэдэггүй байна яг одоогийн байдлаар. За энэ яг ойрын хавьтал болсон 52 хүн байгаа. Тэгэхээр 52 хүнийг бол бид нэр тодорхойлоод вакцин Улаанбурхан улаануудын вакцинаар бол дархлаажуулсан байгаа. Ер нь одоо хавьтал болсон хүмүүсийг хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол вакцин өмнө нь вакцин хийлгэсэн болон өвдсөн хэсгээс үл хамааран одоо Улаанбурханы вакцинаар бол дархлаажуулж сэргийлдэг байгаа. Тэгэхээр энэ сэргийлсэн тохиолдолд бол хэрвээ тухайн хүн халдвар авсан бол хөнгөн өвдөх, за шинж тэмдэггүй явагдах энэ утгаараа бол хөнгөн өвдөж байгаа учраас бас халдвар тараах нөхцөл байдлын шаардсангүй бас байгаа байдаг. Ийм арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлж байна. За хавьтал судлалын үйл ажиллагааг бол яг тухайн одоо с ิจ гтэй тохиолдол манад ирээд тусгаарлагдсанаас хойш бол бид нар идэвхтэй явуулсан. Ялангуяа одоо ойрын хавьтлуудыг мөн түнчлээ одоо зам мөрийг тодорхойлох юм үйл ажиллагаа явагдсан байна. За энэ хүн бол харьцангуй бас тийм олон нийтийн газраар бол цөөхөн явсан байна. За нэг олон нийтийн газраар нэг газар очсон байна. За Монголд одоо бас ажилдаггүй учраас тийм зөвхөн өөрийн хамаатан садан, ойрын хамаатан садангийн нэг айлдал одоо очсон гэсэн юм мэдээлэлтэй байгаа. Тэгээд тухайн хамаатан садных нь айлд нь байгаа хүмүүс мөн дээрэс нь 52 хүний бас дотор ямар орж байгаа гэхээр манад одоо ирэхээс өмнө өөр эрүүл мэндийн байгууллага дээр бас шинж тэмдэг илрээд за өөр илрээд халуурсан учраас очиж үзүүлсэн байна. Тэгэхээр тэр үзүүлж явах хугацаанд бас яг хамт одоо амбулаторийн үзлэг хийлгэх гээд ойчруулж ирсэн, дугаарлаж ирсэн бүх одоо иргэнийг бол олоод вакцинжуулах үйл ажиллагаа бол явагдсан байж байгаа. За шинж тэмдэг за өөрийн хувьд дашгүй мэдгүй. За тэг. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Улаанбурхан өвчин вирусээр сэтэгддэг өндөр халуурдаг амьсгалын дээд зам болон нүдний сас бүрхөвчийн өрөвсөл за нүүрнээс эхлэн гөвдрүүт тууралт гарах ийм шинж тэмдгүүдээр илэрдэг. Тэгэхээр хамгийн нэгдүгээр сэжиглэх одоо шинж тэмдгийн хувьд бол тухайн иргэн халуурч байна уу гэдгийг нь үзэх ёстой. За дараад нь бол гөвдрүүд тууралт гарч байгаа эсэх. За үүн дээр нэмээд хамраас нус гойжих, нүдний конъюнктивит өгөх, за ханиалгах гэсэн эдгээр 3 шинж тэмдгийн аль нэг нь илэрж ивэл эмнэлзийн хувьд бол Улаанбурханы с ิจ гтэй тохиолдол байна гэж үзээд лабораторийн сорьт шинжилгээтгүүнд цуглуулж баталгаажуулах
Энэ ажлыг бол зохион байгуулдаг. За Монгол улсад энэ өвчлөл бол өмнө нь бүртгэгдэж байсан. За мөн дэгдэлт хэлбэрээр ч бүртгэгдэж байсан. За 73-аас 89 онд бол улаанбархан өвчний нийт 50 гаруй мянган тохиолдол Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Ер нь бол вакцинжуулалт одоо 2 тунтаагаар нэвтрэхээс өмнө бол бас тодорхой давтамжтайгаар буюу 3-аас 4 жилийн энэ удирдлагчтайгаар бол хүн амын дунд бүртгэгдэж байсан. За хамгийн сүүлийн одоо дэгдэлтийг та бүхэн санаж байгаа 2015-аас 16 онд бол 50 гаруй мянган хүнийг хамарсан ийм дэгдэлт бүртгэгдсэн байгаа. За үүний 52% нь бол 0-оос 2 насны хүүхдүүд эзэлж байсан. Нийт нас баралтын бол 90 орчим хувийг нь 1 хүртэлх насны хүүхдүүд буюу ялангуяа товлолын вакцинжуулалтанд бүрэн хамрагдаагүй энэ хүүхдүүд бол хүндэрч эрсдэх өндөр эрсдэлтэй байдаг. Тийм учраас бага насны хүүхдүүдтэй ялангуяа товлолт вакцинжуулалтанда хамрагдах насны хүүхдүүдийг бол 9 сартаад нь 5-ын дагуу, за 2 настаад нь 5-ын дагуу товлолт вакцинжуулалтанд хугацаанд нь хамруулах. За хэрвээ хамрагдаагүй байвал дархлаажуулалтын тухай хуулийн дагуу бол харьяал харгалзахгүйгээр үн төлбөргүй эрүүл мэндийн байгууллагт хандаад вакцинжуулалтыг нөхөн хийлгэх ийм бүрэн боломжтой байгаа. За үүнээс хойш бол 2017-оос 19 онуудад бол мөн нэг тохиолдол бүртгэгдчихсэн. За 19 онд бол мөн зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол Монгол улсад батлагдсан байгаа. За тухайн үед бол энэ хүн амын дунд тархаагүй. За гэхдээ одоо бол бид тархах эрсдлийн хувьд нь бол хэрвээ вакцинд хамрагдаагүй, урд нь өвчилж байгаагүй байх юм бол тухайн хүн бол энэ халдвараар өвдөх эрсдэлтэй насанд хүрсэн болоод бага насны айлч хүн бол өвдөх эрсдэлтэй. Тийм учраас бага насны хүүхдүүдэд энэ халдвараас сэргийлэхийн тулд товлолт вакцинд нь бүрэн хамруулах нь бол нэм шаардлагатай байдаг. За товлолт дархлаажуулалтаас гадна бол одоо Монгол улсын дархлаажуулалтын тухай хуулийн дагуу бол голомтын хавьтгсад буюу одоо хилээд байгаа. Энэ халдвар маань бол амьсгалын замаар халдварладаг учраас одоо маш хурдтайгаар тархдаг. Тийм учраас одоо вакцинда хамрагдах голомтын одоо хариу арга хэмжээнд бол улаанбархан улаануудын эсрэг вакцинжуулалтыг аль болох богино хугацаанд хийхийг бол зөвлөмж болгодог. За мөн хувийн тэр сэргээлтийн арга хэмжээнүүд буюу олон нийтийн газруудаар бага насны ялангуяа вакцинд хамрагдах одоо 5 болоогүй байгаа нас бол 0-оос 9 хүртэлх сартай хүүхдүүд бол маш эрсдэлтэй. 9 сартаагаас эхлээд вакцинд хамрагдж байгаа учраас тийм ээ. Энэ хүүхдүүд маань бол сэргийлэх арга хэмжээнүүдийг бол өндөр бас эцэгчүүд маань анхаараасай гэж бодож байна. За анхаарал тавьсан баярлалаа. За энэ вирусээр үүсгэгддэг ийм амьсгалын замаар халдварладаг өвчин байгаа. Тэгэхээр саяны өмнө өвдөөгүй, за мөн вакцин хийлгээгүй хүмүүс бол одоо бүх насны хүмүүс бол өвдөж хүнээс хүнд халдвар дамждаг учраас халдварлах боломжтой. За вакцины хувьд бол хэрвээ өвдсөн хүнтэй ойрын хавьтал болсон буюу одоо өөрөөр хэлбэл нэг гэрт амьдардаг эсвэл хамт ажилладаг ийм одоо ойр байсан хүмүүс бол голомтонд вакцинжуулалтыг хийдэг учраас энэ вакцинд хамрагдах ёстой. Тэрнээс одоо бүгдээрээ вакцинд хамрагдахтай гол нь яг товлолоороо хамрагдах юм бол чухал вакцин хүүхдийг хамгаалдаг байна. За харин шинж тэмдгийн хувьд халуурах, гөвдрүү тууралт гарах шинж тэмдэг дээр нэмээд нусгаарах, нүд өрөвсөх, ханиалгах шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл улаанбархан улаануудын аль нэг байж болно гэж сэжиглээд харьяа өрхийн эрүүл мэндийн төв ч юм уу дүүргийн эрүүл мэндийн төв, харьяа эрүүл мэндийн байгууллагт хандаад тухайн өвчин ямар өвчин болохыг бол ялган онцлуулах шаардлагатай. Ингийн тулд бол лабораторийн сорь цуглуулж лабораториор эцсийн оншийг бол баталгаажуулдаг. За вакцинтай халдварууд учраас вакцинаар сэргийлэх нь бол одоо тухайн үнийг халдвараас яг вирусын халдвараас бол сэргийлнэ. За тодорхой хугацаанд тэгэхээр вакцинаар сэргийлнэ. Бусад одоо дадлах арга хэмжээнүүд бол авна гэсэн үг байна. За бидний урилгыг хүлээн авч бас энэ богино хугацаанд энэ олуулаа ирсэн хэвлэл мэдээллийнхэнтэй дахин талархснаа илэрхийлье. Би тэгээд цаг үеийн холбоотой мэдээллийг өөрийн сайт болон халдвар өвчин судлалын үндэсний төвийн сайтаараа шаардлагатай бол та бүхнийг дуудаж хэвлэлийн хурал хэлбэрээр өгөх болно гэж хэлэх байна. Ингээд та бүхэнд баярлалаа.